Өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа долгормоо агчид ирсэн нэгэн сайхан сэтгэлийн бэлгийн уламжлах гадарлээ. Ногдож ургасан цэцэг юм би ээжийнхээ сарамчилж харсан нүдэнд сар шиг асгарсан гэрэл юм Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй би дэндүү хайртай, эвэлсэн сүгэн залгилсан болохоор ээж минь та бурхнаас жилүү, халуун хэвлэтэн амилсан болохоор хайрлахгүй байхын аргагүй, хайрын бөөгөр өсгсөн болохоор хаанаас ч гэсэн ээжтэй очноо. Хайртай ээж долгормаада төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Ээж минь та урт насалж эрүүлэнх байгаарэ. Тандаа маш их хайртай шүү гэд. Том охин Цэнгэлмаа, Зэхүү, Бат Цэнгэл, Баяр Цэнгэл, Мөнх Эрдэнэ, Оюун Эрдэнэ, Бат Эрдэнэ нараас нэнх сэтгэлийн бэлгийг илгээсэн байна. За өнөөдөр миний хувьд бол маш их баяртай байна. Би ч одоо хүүхдийн байгууллагын мэргэжил эзэмшээд тасралтгүй 40 жил хүүхдийнхээ байгууллагад ажиллаад Говьяаны хамралтанд суугаач бас нэлээд жил болчлоо. Тэгээд та бүхэндээ хүндэтгэл үзүүлж ингэж зохион байгуулалттай ирж байгаа явдалд бол маш их баяртай байна. За бүх хүмүүст ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхний хүсмээр ёо. За тэгэлгүй ах уу төрсөн өдрөөр нь хүүхдүүд нь дандаа сайхан баярлалдаг бах. Энэ жилийн хувьдаас танд хэр сайхан өрөөц онцгоос нэгдэж байна вэ? Энэ жил бол маш сайхан байна. Өмнө ч яхавдаа би хүүхдүүдийнхээ хүрээндэл ах дүүсээрээ хүүхдүүдээрээ цуглаал төрсөн өдрөө тэмдэглэдэг байлаа. Энэ жилийн хувьд бол ер нь маш их олон арга хэмжээнүүдэд оролцож байгаа. Тэгээ хүүхдийн байгууллагын маань ойнууд болсон ажиллаж исэн цэцэрлэгүүдийн маань өнгөрсөн жил тэгээ энэ жилийн хувьд ч гэсэн одоо өөрөө бас би ч 30 жил хүүхдийнхээ байгууллагад ажиллаад дараа нь гэрийнхөө хүнтэй мал дээр гаж ажилласан. Цаашдаа малтай ч болох нь зөв юм байна гэдэг өвгөө маань бас уяач хүн байсан. Тэгээд бидэхэд хөдөө гарч маллаад хүүхдүүдээ бас дагалдж малын юунд суралцуулаад арга барилд. Тэгээд дараа нь яхавдаа өвгөө маань цагааваа сумын уугуул хүн байсан. Тэгээд сумандаа очиж амьдмаар байна гэхээр энэ голын урд руу хан уулын тэрээд нэг 10 жил байгаад малж байгаа. Тэгээд сум руугаа нөгөө явсан юм л да. Тэгээд сумандаа очиж бас их сайхан байсан. Аймгийн авраг малчин болсон. За тэгээд ер нь маш сайхан байсан дөө. Тэгээд ер нь эцэст нь хэлэхэд байна маллах үнэхээр сайхан юм бэл. Би анхан бүр яаж маллах юм одоо тэгээд үн сухахаас өөр ажил хийхгүй байхдаа гэсэн тийм зав гардгүй юм байл ерөөсөө. Тэгээд малчин жилийн 4 үлрэл оторлох материалаас эхлээ зав чөлөө муутай. Тэгтээ ажиллахад дандаа тийм сайхан сэтгэлгээ төрж яадаг. Тийм ядрах бухимдах юм л үүдээ байдаг юм байл. Тэгээд би бас тэрэнд нь айгүй олзорхож явдаг. Тэгээд энэ зэрэгтэй байгаа маань ч гэсэн бас мал дээр нийлээд жил ажиллаж тий. Мах сууны шинийг одоо шимийг хүртэж гэх юм уу байсны бас ач хавьяа байгаа хаа гэж бас боддог. За баярлалаа. Өнөөдрөөс төрсөн өдрийн баяраа сайхан найзуудтайгаа тэмдэглэж байна. Тэгэхээр бас найзуудтай хандаж сайхан сэтгэлээ өгөхгүй юу? За манай нөхдүүд одоо бид нар чинь бас маш олон жил хамт нэг системд ажилласан хүмүүс. Тэгээд юу яана. Таны төрсөн өдрийг бас хүндэтгэл үзүүлнэ гэдэг саналыг надад тавиад. Тэгээ би энэ ч одоо бүр баярлаад ингээд манай хүмүүс хүрсэн ирээд байна. Зарим ч ийшээ дутуу байна да. Бараг 10-аад хүн ирэх ёстой. Тэгээд одоо хамт олондоо хамт ажиллаж байсан нөхдүүд та бүхэндээ эрүүл ангаас жаргал сайн сайхан бүхний хүсэн ирээдөө. Баярлалаа. Энэ сайхан сэтгэлийн бэлэг илгээсэн том охин Цэнгэлмаа болон Зээ нартай хандаж сайхан эрүүлэг хэлэхгүй юу? За би 6 хүүхэд төрүүлж өсгсөн 2 охин 4 хүү. За тэгээд энэ том охин маань ойр дотн ойрхон байдаг. Тэгээд охин маань бас өнөр айл болсон 5 сайхан хүүхэдтэй. Хүүхдүүд нь ч одоо цагийн аясаар бүгд мөрмөрөөхөө сайхан амьдарч байгаа. Ажил төрөл эрхлээд сургууль судраа төгсөөд тэгээ охиндоо бас цаашдынх нь ажилд эрүүл анги сайн сайхан мөхний хүсэн ирээдөө. Аз жаргал эрүүл анги хамгийн сайн сайхан мөхний хүсээр ёо.
Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Сарана Цэцгийн дэлгүүр таны хүсэл бидэнд ирэх юм. Утас 91 тэгдэрв 74 75